Энэ бол би. Би амиа хорлсон. Яагаад хорлсон бэ гэж үү? Одоо тайлбарлая. Би бусдаа л адил жирийн хүн. Амьдралдаа хайртай, хичээлдээ дундаж, хаяа компьютер тоглодог. Бусдад нэг их харагдаад байдаггүй. Жирийн л хүүхэд. Сүүлд ээж минь намайг бие хөгжүүлгээд фитнест явуулсан. Би ч урамшаад Instagram-да өөрийнхөө фитнес дээр байгаа зураг оруулсан. Харин тэр зураг оруулсны маргааш миний харж явдаг сургуулийн минь алдартай хүн над руу сайн үгэж чад бичсэн. Би бүр өөртөө ч итгэлгүй шууд л чаталсан. Хэсэг хугацаанд чаталсны дараа би түнд өөрийн нууцудаа хүртэл хэлдэг болчихсон байсан. Харин тэр удалгүй чи фитнест яваад гоё биетэй болж байна уу? Чамаас зураг авч болох уу гэж асуусан. Харин би түнд яагаад ч юм ерөөсөө үгүй гэж хэлж чадаагүй. Харин тэр зургийг явуулсны маргааш нь миний харж явдаг охин тоглоод чадалсан биш. Над руу ийм зураг явууллаа. Муу гаж донтон гэж Facebook дээр постлсон байсан. Харин энэ өдрөөс эхлээд би гудамжинд зүгээр явж чадхаа болсон. Хүмүүс над руу харж хөвнөлдөөд энэ нөгөө гаж донтон юм байна. Харвас нөгөө гаж донтон төвшил ийм юмнууд том болоод хүүхдийн хүч хэрэгч болдгийг шүү дээ. Нэг зүгээр цаазаар аваад алчаач. Эцэггүй новшиж сонссон юм байна. Ийм юмнууд зүгээр асуултаа. Үгүй амиа хорл. Харин одоо харамсч байгаа зүйл гэвэл муу ээж минь л ганцаараа үлдлээ дээ. Харин нөгөө охины хувьд гэвэл анхнаасаа хуурамч аккаунт байсан юм байна лээ.